За хайгээс тэгэхээр маш сонирхолтой юм болсон байгаа. За тэр нь юу ихлээр AKR Larena skin. За энэ хүү skin яг яагаад тийм алдартай онцлог skin байгаад байна гэхээр за ерөнхийдөө бол stand off-ийн бүх тоглогчид дунд 10,000 ширхэг гарч ирсэн ийм skin байгаа. За тэгээд энэ зөвхөн limited stock offer буюу за яг хэсэгхэн хугацаанд гарч ирээд одоо алга болох маягаар гарч ирсэн skin гэсэн үг. Тэгээд яасан бэ гэхлээр би нэг авч амжсан байна. Вау. За тэгээд үнийн хувьд гэвэл $32. Тэгээд энэ скинийг бас авч амжсан та үнэхээр баяртай. Тэгээд за нэг иймэрхүү. За тэгээд хэдүүлээ өмнөхдөр лайвн дээр ярьжсэн шинэ комбо өгсөрсөн байгаа. За тэгээд комбо нь Close Plug. За мөн дээрээс нь M9 Bayonet Digital Burst гэдэг нэртэй скинүүд байгаа. За одоо энэ дээр хэдүүлээ скин авна. За тэгээд мэдээж AK дээр бол ийм гоё скин авсан. За энэ бол тий 10,000 шиг гарч ирсэн. Ердөө л 10,000 хүн авах боломжтой явдаг guys. За нэг иймэрхүү тэгээд. За хамгийн эхлээд M4A1. За энэ дэр чинь цааш над 2752 голд байгаа юм байна. Би энэ голдондоо тааруулаад ерөнхийдөө бол их хэрэгэлдэг бон дээр скин авна гэсэн үг. За тэгэхээр за энэ дээр чи sparkling case-ийг авахар чинь 500 450. Immortal. За Immortal ч гэсэн яг гоё шээ. Mermaid. За яг нэг дайчгүй цогцож байгаагаас навчмарх юм. За эндээс авъя. 240 гэдэг авчи. За дараагийнх нь M4. За нэг авчлаа. Стикер юуч юм байна. За энгийн M4 буюу одоо манайх нар бол бүдүүн M4 гэж ярьдаг. За энэ дээр бол ягавтар дүүсгэн гэхэр чинь. За энэ үнэтэй юм байна. Тэг Necromancer-аас гоё л энэ гэдэг. Predator байл яа гэм бол арай өөр. Энэ зогцох нь. Тавгүй скин. Харин ихлэр чинь. Энэ ямар гоё скин. Дааж бүр 1000 гараал авчих юм л та. Тэгэр ч хэцүү л дээ. Энэ Kai гэдэг энэ скиныг авчдаг юм уу? Яач тэгвэл. Samurai. Samurai юм уу Predator байл байна. Night бол зогцдог юм болов уу? За зогцохгүй маань. За зөв самурай гэлэх. 95 гэж тавьчих уу. Тэгэхээр өгч байгаа. Байж та Minotaur-ын энийг авч болох байсан. За энэ ч нэг зогцохгүй. За дараагийнх нь Wall. За би ч Wall-аар ч нэг бууддаг юм да. Wall дээр шинэ гарсан скинийг шинэ season скинийг маркет дээр гарахын хүлээж байгаа таавна. За одоо AW юм. Энд дээр чинь Genesis авчвал яадаг юм бол.
Genesis Ravage Polar Knight. Занчс нэхгүй юм байна. Яа автор туу. Ravage юм болов. Ravage 531-ээр 1700 дээр. Энийг авчих уу guys. Тэгэхээр 1500 700 1800 гол үлдэх юм. За шууд 800 нь авчих уу. Авс. Юу ямар амар скам усраад наа би. За энэ дээр чи энийг шууд 102 За эхлээд ингээд. Заавла. Одоо мал арт дээр чи Asken гэдэг нэртэй нэг юм скин. За энэ дээр чинь юу лээ? Энэ гарч ирэх гээд байгаа шүү дээ. За энэ бол ирэхгүй байна. Энийг л бол авна. Маркет дээр гарахаар тэгээд өөрснөх юм байхгүй юм дөө. Зяур Famous дээр авах уу? За эхлээд юу тач Deagle дээр скавна. Deagle дээр юу авчлаа? Fusion core. Яат юм бол. Орочи. Clips. За клипсийг авна. За USB хэрэгтэй. USB дээр юу ажиллав? Энийг л авах таа. G22 Frostware. Зэнэс арай юм байна. Яат юм бол. Цаач тэгвэл нэг хачиж. За нэг авирс 110. Тэгээд P350 shader. За одоо ерөнхийдөө SMG дээр авна. SMG дээр
Ол ижил юм байна таварг. MP5 сонголт бас бага шүү. Биш нэг тоглолт хүм чинь Star Trek гарч байгаа вэ? Имингинээс навч. За. Юу юм бэ зааж та? Frostware мэдвэл аваагүй байгаа юм шүү дээ. Нэг шот авч. Бэж та энэ скин гэхдээ миний харж байгаагүй л скин байгаад байгаа юм. Зяц баг нэг л авах юм шүү дээ. Макарорч би нэг бууддаг л дээ. Гэхдээ за энэ бол гоё юм байна. Зяур пир. Самурай. Юу ч л Dragon Flame. За энэ ч нэг бас зохицохгүй юм байна. За зэнийг хай. Сэнийг 155-т. Зэ ерөнхийдөө хэдүүлж бас зарим скиныг хямд төсөр шийдээд зарим нэг юмруу. Тэсаагүй. За зэнийг шууд аваа. Зэ юу л одоо пир дээр гэсэн байгаа. Зүүнтэй. Гэтвч. Зя. Ийм дөрөв тэрлэр нь жоох үнэтэй скин авчдаг гэж. Зя өөр. Нэртэй ирчинч би нэг тоглолтгүй юм да.
Зэн л юм байна угаас. Тэгээд хэмт чая хэрүүлдэг тэгэхээр зохицохгүй ч гэсэн нэг авчих зүгээр. Мал ард дээр энийг авах уу яах вэ? За цотоохондоо байж ихтэй. Тэгээд өөрчлөнийг авах байхгүй юм да. Тэр restless бас гоё харагдах юм. Энийг авч та. Самурай. Тэр чоулыг харж үздэг юм уу? Энэ л тэр юм байна угаасаа. Тэгээд бүтэн хөсөрсөн айтемнууд маань ерөөхдөө ирэх болж байна. Одоо бас нэг чухал зүйл бол стикер. Энэ дээр бол ялангуяа би стикер наа гэж бодож байгаа тэгээд. Энэ стикер ч өөрөө яга автер хүрэн ягаан дуудалтай. Тэгэхээр ийм мөнгө таарах уу? Шууд мажорын стикернээс дөрийг авчдаг юм уу? Цаашаар унтуулж юм. Стикер болгоноос нэг авчихна тэгвэл. Наацсан багтыг ямар харагддаг юм бэ? Чачуцаа 45 ордер тавьчих. Эсвэл доороос нь чааж үздэг юм.
За энэ гоё юм байна. Эндээс төрийг авна. Тэр чин бот 300 голдлох юм шиг. За авсан. Нэг авсан баг тий. Чин not broken гэдэг юм шүү дээ. Хоёр 3 зя. Оо вау. Зя. Бүр амар их харилцлаа. Зя ингээл энэ түрээд бичлэг маань дуусчихвэн. За тэгээд лайк болон суба дарахаа мартав. За тэгээд хэлмээр байгаа бичлэг байл мэдээж комент хэсэгтээ үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.